Аж ахуйн нэгжийн орлогын албан татврын тухай хууль заасны дагуу татвар төлөгчдөө тайлангаа гаргаж орлогоо чөлөөлөх, татвараа хөнгөлөх, гадаад улсад төлсөн албан татрыг хасаж тооцоох хэрэгтэй байдаг. Татвар төлөгчдөө татрын тайлангаа гаргаж тухайн тайлангаар гарсан татрын ногдлоо хуулийн хугацаанд төлж барагдуулна. Хууль зааснаар төлсөн албан татрын дүнгээс хэтрүүлэн татрын хөнгөлтийг эдлүүлэхгүй гэж заасан байдаг учраас та хөнгөлөгдөх албан татрын дүнтэй тэнцүү буюу илүү дүнгээр татвараа төлсөн байна. Татрын хөнгөлөлтөнд хамрагдаж илүү төлөлт үүссэн бол та илүү төлсөн татрыг буцаан авах хэрэгтэй бөгөөд хууль зааснаар 1-р татвар төлөгчид буцаан олгох, 2-р бусад төрлийн татвар шилжүүлэн тооцох, 3-р дараагийн татрын жилд шилжүүлэн тооцох боломжтой байдаг. Аж ахуйн нэгжийн орлогын албан татрын тайлан болох ТТ02-т хөнгөлөлт чөлөөлтийг тайлагнахдаа мэдээллийг харгалзах хавцралтанд үнэн зөв гүйцэд оруулж өгдөг. Нийтлэг хэмжээтэй татрын тооцоолох хэсэгт албан татрын хөнгөлөлт чөлөөлөлт нийтлэг хэмжээгээр төлбөл зохих, албан татрыг тооцоолох орлогын мэдээг тусгаж өгдөг. Хэрэв танай аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны орлого 300 саяас дээш мөн 1% албан татвар төлдөггүй бол үйл ажиллагааны орлого засах гэсэн хэсгээр тохируулгыг хийж өгдөг. Хэрэв үйл ажиллагааны орлого 300 сая төгрөгөөс дээш бол үйл ажиллагааны орлого 300 сая төгрөг ба түүнээс дээш гэснийг чеклэж үргэлжлүүлэх гэснийг дарддаг. 300 сая төгрөгөөс дээш төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийн хувьд татрын хөнгөлөлт чөлөөлтөнд хамрагдах боломжтой байдаг. Нийтлэг хувь хэмжээ гэсэн хэсэгт байрлах албан татрын чөлөөлөх орлогын мэдээ, нийтлэг хувь хэмжээгээр албан татвар ногдох орлогын мэдээ, мөн албан татрын хөнгөлтийн тооцоолол хэсгээс та холбогдох мэдээллүүдэд оруулж өгч мэдээллийг хадгална. Нийтлэг хувь хэмжээгээр албан татвар ногдох орлогын мэдээ хэсэгт та бараа ажил үйлчлэгээ үзүүлсэний орлого, мөн техникийн удирдлага болон зөвлөхийн бусад үйлчлэгээний орлого, түрээсийн орлого, үн төлбөргүй бусдаас хүлээж авсан орлого гэх мэт нийтлэг хэмжээгээр ногдуулан төлдөг орлогын мэдээллийг тухайн хавцралтанд оруулдаг. Орлогын мэдээллийг оруулахдаа Монгол улсад болон Монгол улсаас их үүсвэртэй олсон орлого, мөн гадаад улсад олсон орлого гэдгээр ангилж мэдээллийг оруулна. Нийтлэг хэмжээгээр төлбөл зохих албан татрын орлогын мэдээг оруулсны дараа хэрэв танай аж ахуйн нэгжид хууль заасан чөлөөлөгдөх орлого байгаа бол орлогын мэдээллийг тусгаж өгдөг. Ингэснээр тайланд таны нийт орлогын дүн дээр чөлөөлөгдөх болон нийтлэг хэмжээгээр төлбөл зохих албан татрын нийт дүнгээр орлогын дүн татагдах бөгөөд албан татвар төлөх дүнгээс чөлөөлөгдөх орлогын дүнгээр буцаж буурч өгч албан татрын тооцоолол хийгддэг байна. Үүний дараа та зардлын тооцоолол хэсгээс нийт зардлын мэдээллийг оруулж өгөх бөгөөд 3А буюу нийт зардлын хуваарлт хэсэгт борлуулалтын өртөг, үйл ажиллагаа удирдлагын болон борлуулалтын үйл ажиллагааны зардал, мөн үндсэн болон үндсэн бус үйл ажиллагааны зардлыг ангилж ялгаж оруулдаг. Татрын зорилгоор зардлыг тухайн тайланд хугацаанд гарсан зарлыг хасагдах болон хасагдахгүй зардлаар ангилж өгөх бөгөөд тухайн хоёр хавцралтын нийлбэр дүн нь 3А хавцралтын нийт дүнтэй тэнцүү байна гэдгийг анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тайланд хугацаанд гарсан нийт зардлыг нийт зардлын хуваарлалтаар борлуулсан бүтээгдэхүүний өртөг, удирдлага үйл ажиллагааны зардал мөн үндсэн бус үйл ажиллагааны зардал гэж ангилах бөгөөд татрын зорилгоор хасагдах болон хасагдахгүй зардал гэдгээр ангилж энэ хоёр нийлбэр дүн нь хоорондоо тэнцүү байна гэсэн шалгуур ажиллаж өгдөг. Таны зардлын тооцоолол хэсэгт оруулсан хасагдах зардлын дүнгээр төлбөл зохих албан татрын нийт орлогоос буурч өгөх бөгөөд төлбөл зохих албан татрын дүн тооцоологдож гардаг. Хэрэв танай аж ахуйн нэгжид албан татрын хөнгөлөлтийн тооцоол буюу хөнгөлөгдөх боломжтой байгаа бол та ХМ02-ийн 8 дугаар хавцралтыг идэвхжүүлэх бөгөөд тухайн хавцралтанд 22-ийн 1 болон 22-ийн 5 заасан хөнгөлөлтийн аль нэгийг нь сонгож эдлэх боломжтой байдаг. 22-ийн 1-т заасан хөнгөлөлт гэдэг нь хэрвээ танай аж ахуйн нэгжийн нийт борлуулалтын орлогын дүн жилдээ 1.5 тэрбум хүртэлх байх юм бол төлбөл зохих албан татрыг тооцоолж нийт төлөх ёстой албан татрыг төлсний дараа хүсэлт гарган 90%-ийг буцааж авах боломжтой байдаг. Мөн 22-ийн 5-д заасан буюу бусад төрлийн хөнгөлөлт нь та төлбөл зохих албан татрын дүнгээс хөнгөлөгдөх татрын дүнтэй тэнцүү буюу илүү дүнгээр татраа төлсөн байж таны хөнгөлөгдөх татрын дүн тооцоологдож гарна.
Тухайн жишээгээр аж ахуй нэгж нь нийт төлбөл цохих албан тэтгэврийн дүн 39 сая 900 мянган төгрөг. За эндээс хэрхэн хөнгөлтийг тооцоолдог талаар хавсралт дээр жишээ авч тайлбарлая. Нийт төлбөл цохих албан тэтгэврийн дүн хөнгөлөлт тооцох ногдсон татвар гэсэн мөрөнд дуудагдах бөгөөд 22-ийн 1 заасны дагуу 90% хөнгөлтийг эдэлдэг. Хэрвээ та тайланд хугацаанд төлсөн албан тэтгэр байгаа бол албан тэтгэрийг бүрэн эдлэх боломжтой юм аа. Тайланд хугацаа гэдэг нь жилийн эцсийн төлбөл зохих албан тэтгэрийг дараагийн тэтгэврийн жилийн 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулсан байх ёстой бөгөөд тухайн тэтгэрийг 22-ийн 1-т заасан хөнгөлтийг эдлэхдээ бүрэн төлсөн байхыг шаарддаг. Ингэснээр та тэтгэврийн хөнгөлтийг эдлэж буцаа олгох, илт авах боломжтой байна. Хэрв 22-ийн 1-т заасан хөнгөлтийг эдлэхээр бол та 2 дугаар хэсгийг бүглэх бөгөөд 2 дугаар хэсэг болон 1 дугаар хэсэгт зэрэг дүн оруулах боломжгүй байдаг. 22-ийн 5 заасан аслагдсан зай бүс нутгийн хөнгөлөлт мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэн ажилуулсны хөнгөлөлт, байгалийн нөөцийг хэмнэлттэй ашиглах хөнгөлөлт гэх мэт бусад төрлийн хөнгөлөлтүүдээс та сонголтоо хийнэ. Мөн хөнгөлөлт тооцох ногдсон татвар гэсэн хэсэгт нийт төлбөл зохих албан тэтгэврийн дүнгээ оруулах бөгөөд эдлэх хөнгөлөлтийн хувь хэмжээгээ гараас оруулж өгөх боломжтой. Ингэснээр тайланд хугацаанд төлсөн албан тэтгэврийн дүнг заавал оруулах бөгөөд энэ нь системээс татагдах боломжтой байдаг. Хуулийн хугацаанд буюу дараагийн тэтгэврийн жилийн 2 дугаар сарын 10-ны дотор төлсөн албан тэтгэврийн дүнгээс хамаарч таны хөнгөлөгдөх албан тэтгэврийн дүн тооцоологддгийг анхаарна. Тайлангийн хавсралт болох ХМ 021 гэсэн хавсралт нь чөлөөлөгдөх орлогын мэдээг тусгах. ХМ 028 гэсэн хавсралт нь албан тэтгэврийн тооцоолыг хийх хавсралтууд тус тус байдаг. Тухайн мэдээллийг үнэн зөв бүрэн гүйцэд оруулж өгсөний дараа та тайлангаа хадгалан илгээх гэсэн товчийг дарж тайлангаа илгээнэ. Хэрв 22-ийн 1 буюу 90% хөнгөлөлтөнд хамрагдах бол тайлангаа илгээсний дараа хүсэлцснээс буцаа олголт авах гэсэн хүсэлтийг илгээж мэдээллээ баталгаажуулаарай. Татвар төлөгчдөө үүргээ биелүүлж эрхээ эдлээрэй.